Ярмыг 1-р хороолттой холбох гүүрний бүтээн байгуулалтын хэсэгт ирээд байна. За тэгэхээр энэхүү гүүрний бүтээн байгуулалт бол хэвээ явж байгаа бөгөөд хувьчилтанд хийгдсэн хордлын явган хүний зам нь тавигдсан байдалтай харагдаж байна. За энэхүү шинэ гүүр бол авцам гүүр гэсэн хоёр хэсгээс бүрдэж байгаа. За энэхүү хэсгийг бол гүүрний бүтээн байгуулалтыг хариуцсан компани хийж байгаа бол яг одоо миний ард харагдаж байгаа энэхүү шороотой хэсэг бол авцамын хэсгийг өөр компани ажлыг нь хийж гүйцэтгэж байгаа. За тэрхүү хэсгийг 6 дугаар сарын 1-нд ашиглалтанд орно гэж зарлаж ирсэн боловч өнгөрсөн 6 дугаар сарын дундуур орсон борооны улмаас тэр цаана харагдж байгаа хэсэг бол тэр чигтээ усанд автсан. За үүний дараа бол албаныхан ажлыг бол хэвээ үргэлжлэнэ гэдгийг хэлж ирсэн боловч яг одоо бол ажил нь явахгүй байгаа харагдаж байна. За бид мөн гүүрний бүтээн байгуулалтыг хийж байгаа ажилчдаас энэ талаар тодруулахад бол манай компани ажил хэвээ явагдаж байгаа. За гүүрний бүтээн байгуулалтын ажил бол хэцтэй явагдаж байна. За харин авцамын ажил бол явагдахгүй байгаа. Бүтээн байгуулалт хийж байгаа юм харагдахгүй байгаа гэдгийг хэлж байна. Наадамчдын замаас энх тайвны өргөн чөлөө хүртэлх автод замаг уран байгууламжийн бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн зүгээс автод замын зорчих хөдөлгөөнийг энэ оны 6 дугаар сарын 1-нд нээж тогтчлтын ажлыг 8 дугаар сарын 1 гэхэд дуусган бүрэн хүлээлгэж өгнө гэмээн мэдэгдсэн байсан. Гэвч өнгөрсөн 6 дугаар сард Улаанбаатар хотод орсон борооны улмаас гүүр ашиглалтанд орохоос өмнө усанд автсан байдаг. Тухайн үед албаныхан гүүрний автод замын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэн. Бидний зүгээс өдөр бүр гүйцэтгэгч компаниудад хяналт тавин ажиллаж байна гэх тайлбар өгч байсан. Улмаар үүнээс хойш сар гарын хугацаа өнгөрөөд байгаа хэдиж гүүртэй холбогдох автод замын бүтээн байгуулалтын ажил огт хийгдээгүй. Барилгын талбай усанд автсан хэвээр байна. Гүүрний бүтээн байгуулалтанд мотор сервис компани, туулын гүүр далай компани, тэргүүн саруул зам компани гэх 3 компани оролцож байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар гүүрний хүчилтийн ажил дууссан. Харин зогсонг байдалд ороод буй автод замын бүтээн байгуулалтын ажлыг Total Eng компани гүйцэтгэж байгаа юм. За гүүрний бүтээн байгуулалтаас жоохон доошлоод бол авцамын холбогдох хэсэг байгаа. За энэ хэсэг бол яг тэр чигтээ усанд автаад байсан хэсэг. За барилгын ажил үргэлжлэегүй байгаа нь яг одоо усанд автсан хэсгийн усыг нь ч гүйцэж энэ саруулааг байгаа байдлаас бол харагдаж байгаа. Энэ авцам барих хэсэгт бол хэмжээний ус тунсан бол хэвээрээ. За харин энэний хажуу талд бол одоогоор бол нэмж ус оруулахгүй байдлаар шороо босгож тавьсан байгаа харагдаж байна. За харин ямар нэг бүтээн байгуулалтын ажил энд бол явахгүй байгаа нь харагдаж байна. Шинэ гүүр ашиглалтанд орсноор хоногт 23 мянган машин нэвтрүүлэх чадвартай болж замын ачаалал 20 орчим хувиар буурна гэх гоёвгээр иргэдийг 2 жил хүлээлгсээр байгаа. Улсын төсвийн 77.8 тэрбум төгрөгөөр хийж буй дээрх бүтээн байгуулалтын ажил хязээ дуусаж ашиглалтанд орох нь одоогоор тодорхойгүй хэвээр байна.